Хэрхэн хүндэт таныг манай оронд айлчлан зочлож, манай ард түмний төв, заншил, ололт амжилт, соёл урлагийн дээжистэй танилцахыг хүсвэл жуулчин байгууллага үйлчлэхэд бэлэн байна. Монгол орноор аялах аяллаан та манай улсын нийслэл, соёл шинжлэх ухааны төв, Азийн цагаан дагин Улаанбаатар хотоос эхэлнэ. Мянга 639 онд анх суурин тавигдсан Улаанбаатар хотод үзмэр баялаг музейнүүд, үйлдвэр соёлын төвүүд, үндэсний уран барил зэрэг үзэж сонирхох зүйл олон бий. Монгол орн эртээ дээр үеэс аялагч жуулчдын сонирхлыг их татдаг байсан түүхтэй. Бүр 13 дугаар зууны үед нэрт аялагч Марко Поло, Плано Картини нар Монгол оронд ирж байсан тухайгаан бичсэн байдаг. Монгол орны үдсгэлэнт байгалийн өвөрмөц нэгэн хэсэгтээ танилцуулахын тулд Улаанбаатар хотоос холгүй байдаг Тэрэлж бааздан таныг хүрье. Өрөө тавьчихсан юм шиг сүрлэг хадаж улуунууд нь үлэг үргэл яст мэлхий үлгэрийн орныг ч санагдуулна. Монгол орн өвөл, хавар, зун, намар гэсэн жилийн 4 улиралтай. Улирал бүхний нь өөрийн гэсэн өнгөтэй, уянгатай. Улирал дундаас монголчууд налгар намрыг хамгийн сайхан цагаа гэж тооцдог нь учиртай. Өдөржин шөнжин өвөл зөнгүй алсыг харуулдан суугаа хүний энэ дүрсийг байгаль өрн уралжээ.
Одоо бид малчин ардынхан аж байдалтай танилцуулж, улсынхаа түүхийн нэгэн хэсгийг сонирхуулахын тулд хожирт руу аялцгаая. Самдав дээр сууж чаддаггүй хүн Европт байдаггүй шиг, морь унаж чаддаггүй хүн Монголд байдаггүй гэж ярьдаг нь морь Монгол хүний амьдрал гэр зэрэг үүрэгтэй хэлсэн бэ. Дугаар зууны Монголын нийслэл хар хорин хотын тойр 16 дугаар зууны үед баригдсан Эрдэнэ 100 хийд. Зун 8 сувраг, зурмал, наамал, хөөмөл, сэлбэр зэрэг олон сонирхолтой бүтээлийг та энд үзэж болно. Хээрийн цай амттай гэж монголчууд ярьдаг. Хээрийн амтад цай хоолоор зочид гийчдийн хүндэтгэн дайлдаг сайхан заншилтай. Альва эдийн амт шимийг киногоор дамжуулж болдгсон бол Монгол үндэсний нэгэн хоол боодгоор таныг зочлогсон. Гэсэн ч та манай оронд зочлон ирэхээр энэ хоолноос зооглоно гэсэн. Боодгоны халуун чулуугаар гараан жигнвэл альжаал тайлагдаж шүлийн уул сэтгэл сэргдэг юм шүү. Монгол бол хээр тал хангай говь хосолсон сая 500 мянган хавтгай дэрвэлжин километр буюу Англи 6 дахин, Франц 3 дахин багтах өргөн удам нутагтай, их газрын эрсдэс уур амьсгалтай, 4000 гаруй голом өргөнтэй, 1200 их бага нууртай орон.
Бидний аялал Монгол орны нэгэн өвөрмөц нутаг Монгол говь руу чиглэлээ. Танд их ховын тэмийн хөлгийг зөвхөн нүдээр үзээ зогсохгүй. Унаж үзэх боломж энд л гарна. Тэр үед тэмээн дээрээс тэнгэрийн хаяа ойрхон гэдгийг таалав ойлгох байхаа. Монгол орны 3/1-ийг эзэлдэг энэ нутаг Эрстэс ялгаатай 33 говьоос бүрддэг. Монголын говьд Европын хараалдан тэгш тал, Азийн уул нуруу, дов толгод, Африкийн элсэн цөл, уудам хөндөй аль аль нь унган төрхөөрөө нэг дор нэгдэж байдаг юм. Монгол бол ан амтнаар баялаг орн. Дэлхийд ховордсон зэрлэг адуу тах, хулан, хавтгай, говийн баавгай мазаалай гэд дархан цаастай олон амтэн бий. Алтай нурууны аргал угалз дэлхийн аргалын хамгийн том нь билээ. Ангийн хорхойтнууд манай оронд ирж ан хийх дуртай. Америкийн энэ анчин ганцг сайтай, ан ав ихтэй, сэтгэл өнгөр яваагаан бидэнд ярьсан юм. Жуулчин та говь гурван сайхан, баруун баян улаан, ховдын хөх сэрхийн нуруу,
Ар хангайн тэрхийн цагаануур, тэрэлжийн домогт гүнжийн сүмгээд Монгол орны үдсгэлэнд сайхан газар нутгаар сонирхолтой явган аялал хийж болно гэдгийг битгий мартаарай. Хүндэт жуулчин таныг Монголд морилон ирж зочлон аялахыг урьж байна.